Сайн байцгаана уу? LXP-ийн скулцгийн мэн вебэд багш өөр ихээр нэвтэрнэ. Багш үндсэн цэснээс жилийн цэцэд цэцгийг сонгон дүн оруулах гэж буй хичээлийн бүлгийнхээ жилийн цэц цонхны улбаршаар нэмэх товчон дээр дарна. Үнэлгээний төрөл сонголтод жилийн цэц дүн гаргах үнэлгээний төрлөө сонгон аргачлал хэсгээс улирлаа сонголтыг сонгосноор татах улирлын сонголтууд гарч ирэх бөгөөд та дөрөвдүгээр улирлыг сонгоно. Чансаа бодох сонголтыг сонгосон тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч, сургалтын менежер болон анги удирдсан багшид тухайн суралцагчийн тухайн хичээлийн бүлгээс суралцагч дундаас хэдвэр чигсэж буй чансааг бодон харуулна. Жилийн цэцийн дүнгийн ерөнхий мэдээлэл оруулсны дараа баруун доод болон байрлах, дүн оруулах ногоон товчийг дарна. Ингэснээр дөрөвдүгээр улирал дээр гаргасан нийт сурагчийн дүн системээр татагдан чагсаалтаар орж ирнэ. Жилийн цэцийн дүн бүрэн гүйцэд оруулж дууссан гэж үзвэл баруун доод болон байрлах, баталгаажуулах товчийг дарна. Ингэснээр жилийн цэцийн дүн дээрээ дахин засвар хийх болон устгах боломжгүйг анхааруулна. Мөн баталгаажуулах товчон дээр дарах үед эцэг эхийн ашигладаг eParent аппликейшн дээр сурагчийн жилийн цэцийн дүн гарлаа гэсэн мэдэгдэл очино. Баталгаажсан дүнгээ цэнхэр харах товчоор дэлгэрэнгүй харах боломжтой. Жилийн цэцийн дүнгийн дэлгэрэнгүй мэдээлэл нь ангийн амжилт, чанар, гүйцэтгэл, дээд оноо болон 1-8 түвшинд хэдэн сурагч суралцаж байгааг ангийн нийт сурагчаар болон охид хүүгүүдээр харуулна. Дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг Excel файлаар татаж авах бол баруун дээд болон байрлах, улбаршаар Excel татах товчон дээр дарж татан авна. Мөн хайлт хэсэг дээр сурагчийг нэрээр нь хайх болон кодоор нь хайх боломжтой бөгөөд тухайн сурагчийн дүнгийн мэдээллийг харуулна. Баталгаажуулсан улирлын дүн дээр засвар хийх шаардлагатай тохиолдолд сургалтын менежерт хандан баталгаажуулаагүй болгосны дараа багш засвар хийх боломжтойг анхаарна.